тэгвэл манай яам бүртгэе хүчин төгөлдөр болгоё гэд баталсан. За энэ хүрээнд ч гэсэн улсын төсвийг батлахдаа боловсролын салбарын багш ажилчдын цалин нэмэгдүүлэх төсвийг тавьж өгөөд улсын төсөв батлагдсан гэсэн төсвийн тухай хуулийн дээр. За яг энэ хуультай нийцүүлээд төсвийн ерөнхийлөн захирагч буюу тэр салбарын сайд нь дотор зохицуулт хийх хэрэгтэй. Жишээлбэл манай яам дээр бид нар бас мөн төсвийн нэмэгдэл дээр тэтгэврийн асуудлаа нэмэгдүүлсэн. Хил шууган байхгүй одоо байгаа мөнгөө яг одоо хуулиндаа нийцүүлэл хуваарлсан шүү дээ. Тэтгэвэр авахч болгон дээр 80,000 төгрөг. За мөн одоо бусад одоо халамжийн тэтгэврүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь яг үүнтэй адилхан зохицуулах хэрэгтэй. Сая бас засгийн газар дээрээс ерөнхий сайд салбарын сайдад үүрэг өгж байна. Тийм учраас одоо батлагдсан төсвийнхэн хүрээнд одоо за мэдээж хэрэг одоо хэмнэлтийн асуудал энд яригдана. Хоёрдугаарт одоо давхцсан орон тоонуудаа багасгах хэд их данхаачсан одоо нууц биш шүү дээ. Зарим аймагуд дээр 15 хүн ажиллах ёстой байтал 25 хүн ажилуулдаг. Дотор нь одоо цалингийн янз бүрийн байдлаар зохицуулдаг. Зарим чиг үүргийн давхардлууд энэ арилгах. Энэ ажил одоо салбар нь хийх ёстой ажил шүү дээ. Тийм учраас манай яам бол энэ хэлэлцээрт бүртгэж хэлэлцээрийн хүчин төгөлдөр болгодог л үүрэгтэй. За 5-2 маань тохирж гэнэ үү? За тэгвэл хэлэлцээрийг чинь бүртгэлээ шүү. Хөдөлмөрийн яамны хувьд. Тийм учраас ийм л асуудал. Энэ дэр цалингийн тэдэрнэ мэдэр багсаг гэдэг эрх бол гэрүүл хөдөлмөрийн Монголын яам байхгүй. Та бүхэн маань салбарын сайдаас тохирлууд тодорхойлоод авах зүг баг. Өнөөдөр батлагдсан юм байна. Төсөв батлагдсан 2025 оны 11 сарын 15-ны өдөр 2026 оны улсын төсөв батлагдах хуультай. Энэ хүрээндээ одоо боловсролын яам, эрүүл мэндийн яам, гэрүүл хөдөлмөрийн Монголын тэтгэврийн асуудал бүгдийг батлаад ян там болгодог байхгүй. Хэлцээрч бол одоо үндсэн цалинг нэмээд бусад урамшууллуудыг нь хаснаа гэж. Энэ дээр одоо за засгийн газрын протоколыг харах юм бол одоо бидний одоо манай яамны хэлжсэн үг байдаг. За хэлцээр дээр яг тодорхой туссан өмнөх одоо суур цалин дээр нэмэгдлүүдэд тооцсон шүү. Шинэ нэмэгдсэн дүн дээр нэмэгдлүүдэд тооцох юм бол нэмэгдэл үндсэн цалин хоёрын зөрүү гарна гэд маш олон одоо хэлцээр яриалцрууд явагдана шүү. Протоколоор байж байгаа. Тэгэл салбарын сайдаас нь таавах маань илүү тодруулах нь зөв баг. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг үгтэй шүү дээ. Тийм учраас өөрөө л одоо төсвөө ерөнхийлөн захирах хэрэгтэй шүү дээ. Засгийн газрын хуралдаанаар бол тэтгэвэр тэтгэмжийн одоо хугацаа журмыг олгох журмыг бол өнөөдөр хэлэлцэж байгаа шүү дээ. Эндээс ер нь ямар шийдвэр? Тий, тэтгэвэр тэтгэмж юм биш. Зарим халамжийн үйлчлэгээнүүдийг энгийн болгох, хүртээмжтэй болгох. Одоо та бүхэн анзаарсан бол иргэний бүртгэлтээр одоо хүний мэдээлэл авахын тулд хэтэрт байгаа хүнийг ацарлаа тийм ээ. Тийм учраас одоо халамжийг хүртээмжтэй олгох одоо халамжийн тухай хуулийн хүрээнд журам батлах үүрэгтэй засгийн газар. Тэр журман дээр халамжийн үйлчлэгээнүүдийг иргэдэд хөнгөн шуурхай үйлчлээ. Хэвтэрт байгаа хүн байвал технологийн дэвшил ажиллаад очиод одоо мэдээллийг аваа гэдэг журмуудаа бид нар батлуулж явах үүрэгтэй. Халамжийн тухай хуулиар 13 дугаар зүйл дээр байдаг. Энэ хүрээнд бид нар засгийн газар журмаа батлуулсан. Одоо халамж авдаг иргэдтэй бид нар илүү хөнгөн шуурхай үйлчлэх үүргийг л одоо засгийн газрын өмнө хүлээж өгөх гэсэн үг шүү дээ. Ийм зүйлүүд батлагдлаа. Тэгээд өдөр тутмын ажлуудаа хэлээ. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нийтдээ 25 асуудал хэлэлцэж танилцуулагдлаа. За манай яамны зүгээс 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарлаж байгаа. Нийтдээ хөдөлмөрийн харилцаанд оролцдог 109 мянган иргэн байна. 109 мянган иргэн. Тийм учраас бид энэ яам дээр байгаа хөтөлбөрүүдэд танилцуулаад хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас гарах одоо зардлуудаа бид нараас танилцуулдаг. За одоо ахмадуудад та хэдэн төгрөг зарцуулах юм? Малжуулах хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулах уу? Залуучуудын хөдөлмөр эрхлэлт стартап бизнесмэнүүдэд хэдэн төгрөг зарцуулах юм? За би одоо нэг жоохон хөдөлмөрж бизнес эрхэлж байгаа манадад ямар дэмжлэг байна гэхээр 50% хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй янз бүрийн одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо сан шүү дээ. За энэ хүрээнд бид нар хөтөлбөрөөр танилцуулаад ерөнхий сайдаар батлуулаад 2026 оныг одоо нийт улс даяараа ажил хөдөлмөр эрхэлье гэдэг юм уриалга одоо хөдөлмөрийн яамл манлал үзүүлэх хэвээр. Одоо 109 мянган хүн гэдэг бол өндөр тоо шүү дээ. Одоо та бүхэн одоо мэдээлэл байгаах жишээлбэл Япон улсад байдаг огт нийгмийн харилцаанд оролцдоггүй. Ажил хийдэггүй, сургууль сурдаггүй залуучууд маш их бий болж байна шүү дээ. Сая бид нар өчтөр яам дээр бас хөдөлмөрийн баатруудынхаа холбооны төлөөллийг бас хүлээж авч уулзсан. Хөдөлмөрийн баатар ахмадууд маань хүртэл хийж штгүй. Энэ залуучуудаа жоохон ажилд дуртай болгомоор байна. За одоо та бүхэн яриад бол манай яамны одоо хамрах хүрээ маш өргөн шүү дээ. Зарим хэвлэлийнхэн бас манай яам дээр очиж мэдээллүүдийг авч байгаа. Манай яамд судалгаа хийгээд тэр судалгаан дээр үндэслээд ажлуудаа төлөвлөдөг. Нийт залуучуудын одоо хөдөлмөр эрхлэлтийн түвш нь хамгийн одоо муу байна. 14.7% хөдөлмөр эрхлэхгүй байна.
нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн маань 50-аас илүү хүн байгаа одоо эзэмсэн мэрэгжлээсээ буюу байгаа дипломоос өөр ажил хийж байна. Энэ маань нөгөө талд боловсролын системийн бас алдаа байгаа юм шүү. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа одоо тэр мэрэгжлэр боловсролын маань илүүтэй одоо бид бас боловсролын яамда зөвлөмжүүдийг өгж байна. Хиймэл оюухан гэдэг чинь. Тийм учраас энэ чиглэлээр илүү одоо эвсэлтүүдээ аваач. Энэ чиглэл рүүгээ одоо янз бүрийн тэтгэлгүүдэд чиглүүлээч гэдэг зөвлөмжүүдийг хүртэл өгöd явж байгаа. Манай яам дээр хийгдсэн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой маш том судалгаанууд байдаг. Зөвхөн манай яам биш, олон улсын байгууллагууд, нүүбийн, хүний хөгжлийн газар гэдэг ч юм. Тийм учраас энэ хүрээнд бид энэ хөдөлмөр эрхлэлтэнд жоох идэвхжүүлэхгүй бол хөдөлмөр эрхлэлт маш сул байна. Тийм ч учраас гаднаас одоо орж иж гадны ажил хүчний асуудал хүртэл яригддаг. Дотооддоо ажиллах хүч байгаад байдаг. Нэг талдаа ажилд авъя гэсэн зар маш их байгаад байдаг. Нөгөө талдаа ажилгүй л их байна гэдэг. Юун нь уялдаа холбоонд таарахгүй байна гэдэг судалгаа гаргаад засгийн газар дээр танилцуулаад байна. 80,000 төгрөгөөр мараа гэж. Юу энэ хүсэл ахмадууд маань хандна. Одоо сая ахмадууд маань тэтгэврийн асуудал ирсэн ахмадын төлөөллөө бас бид нар яам дээр хүлээж авч санал бодлуудаас солилцоод яг одоо нийгэм даатгалын сангаас тэтгэвэр авдаг 537 мянган иргэн байна. За яг эдгээр иргэдээ 477.9 тэрбум төгрөгөөр бид нар батлуулсан. За ингээд их авдагд нь их, бага авдагд нь бага нэмэхгүй. Ерөөсөж жигд 80,000 төгрөгөөр нэмье. За 80,000 төгрөгөөр одоо нэмсэн дээр ахмадууд айхтар одоо коммент хэлэхгүй байна. Энэ үг хэлэхэд. За ер нь бол тэтгэврийн доод хэмжээг жоохон өргөх хэрэгтэй байна. Одоо энэ чинь нийгмийн баталгаа гэсэн үг шүү дээ. Хөдөлмөрийн чадвар буурах үед одоо авдаг нийгмийн баталгаа гэсэн үг. Энэ маань одоо яг баталгаа бас болж төлөөлөд байна. Бид нар 24 онд баталсан хууль бий. Жил болгоны инфляцид хувьчилж тэтгэврээ нэмээд явна. За 27 оны одоо инфляц ямар байх нь 26 оны инфляцийн гүйцэтгэл хэд гарах нь бид нар бас энэ хуулийг хэрэгжүүлээд цаашдаа нэмээд явна гэсэн үг шүү. Сая 500 мянга болгоны төрхөж худлаа одоо энэ ахмадуудыг одоо турхирах болох хэрэгтэй. Зарим улс төрчид энэ үг хэлэхэд. Сая 500 мянгаар нэмэгдүүлэхэд 4.2 их 80 төгрөг хэрэгтэй. Одоо нийгэм даатгалын сан маань улсын төсвөөс 1.4 их 80 төгрөгийн татаастай явдаг. За бид нар одоо манай яам дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж бид нар энэ жилийн хувьд 2 том хөтөлбөр одоо хэрэгжүүлэхээр үндсэндээ бэлэн боллоо. Нэг маань саяны хөдөлмөр эрхлэлт, хоёрдугаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиа мөрдүүлэх ажил улс орон даяар бид нар аянгаа явуулсан. За сүүлийн үед үйлдвэрлэлийн осол бас нэмэгдэж байна. За нэг тал орж байгаатай холбоотой одоо нэмэгдэж бас болно. Гэхдээ буурахгүй байна. Тийм учраас бид нар хөдөлмөрийн аюулгүй байдлаа явуул. Олон шүү. Гэхдээ бид нар ярих хэрэгтэй. Түүхэнд анхудаа Япон улсын нас төрөлтөөс өндөр гараад ирлээ. Түүхэндээ анхудаа хятад улсын төрөлт түүхэнд байгаагүйгээр баг гарлаа. Энэ чинь бид нар 20 жилийн дараа Монгол улсын маань өсөлт буурах юм бол тэр үдхийн хөдөлмөрийг энэ улсыг хэн авч явах вэ? Энэ чинь маш нарийн асуудал шүү. Тийм учраас миний хувьд төрөлтийг үргэлж ярина. Хөдөлмөрлөлтийг үргэлж ярина. Гэрлэлт, гэрүүлийг үргэлж ярина. Ярихаас арга байхгүй. Хүүхэд за хүн амыг олон болгоно энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэж эргээд хүүхэд хамгаалах бодлого чинь ямар байгаа юм? Өнөөдөр хүүхдийн эрх бол одоо маш их зөрчигдөж байгаа. Хүүхэд хамгааллыг бид нар ярихдаа зэрэг хүүхдийн хөгжлийг бид нар зайлшгүй ярих хэрэгтэй. За энэ тал дээр бид нар хөтөлбөрүүд өчтөрөөс яам дээр уулзтууд боллоо. Бид нар хүүхд хөгжлийн асуудлыг дээр одоо гэрүүлийн яам юу хийх вэ бид нар ажлуудаа төлөвлөд явж байна. Олон улсын байгууллагуудтай бид нар хамтарч ажиллаад явж байна. Манай бүх хөдөлгөөний агентлаг байна. Бүх судалгаануудаа гаргаад сүүлийн үед хүүхдийн хүчирхийл бас буурахгүй байна. Тийм учраас бид нар хүүхд хамгаалалтайгаа зэрэгцүүлээд хөгжлийг зайлшгүй авч явах хэрэгтэй. Энэ дээр яамдуудын уялдаа холбоо маш чухал. Бүхэл хүүхдүүд боловсролын